Нийт 3 зохиолоос бүрдэх энэхүү аудио номыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл та M-Book аппликейшнээр сонсоорой. Ганц мото. Зохиолыг бичсэн Хайтан. Дуу оруулсан Б. Оргил болд. Дөрөвдүгээр хэсэг. Догимдын солиорсон тухай мэдээ тэр хав байтухан аймгаар нэг тахил шиг дарахлаа. Зөрсөн хүмбэр тамхилах зуран л хөөй өнөө догимдыг сонсов гэж өөр хорондон чалжихтан нэмж хажирлаж явсаар бүр дэгстүүлж орхижээ. Хов иргэн гэж байдаг хонь нутаг нугынх нь догимдын тухай эргэж сонсохдон ирүүн молдрох шахав гэнэ. Тэр дунд магадлал өндөртэй ганцхан таамаг байсан нь ганцмад чөтгөртэй болчихж гэх байлаа. Энэ хаанаас хэнд очиж хэрхэн хажирлагдаад хинээс хэнд дамжиж яригдсан мэдхийн арга мэдээж байсангүй. Ингэхийн тусам энэ хов улам даамжирч хүүхэд айлгах шөнийн яриаж болчихсон явж байдаг болов. Догимдын солиорсон тухай мэдээ саранд хамгаас хүнд туссан мэдээж. Хамгийн сүүлд догимд сарангийн авта хэдэн хулгар юм хувааж уужгаад гарч яваад ийм явдал болсон тул бас нэгэн хувилбарт сарангийн ав хүрэлхүү догимдод дэвтэ архи өгчихсэн юм гэнэ. Хөгшин хүнний насгүй болжход ганц өхнөө харамлахтаа тийм юм хийгээвиз. Хөөста залуусынхаа толгойг зайлгэж биш ганахгүй юмдаг шүү гэж хөөрхийг эмгүү хөгшнийг хүртэлж ижлээд авав. Төмний хэл амыг хазаарлан хамхиж болохгүй хонь дуугүй л сонсож суухаас өөр арга зам үлдсэнгүй. Гэтэл догмидтой хүзүүсэрэн ямагт холбож хэлхэлдэж явдаг нутгийн сайн эр чөтгөртөө модонд хорлогдсон гэж дуулаад эр биран гаргаж энэ яриг үгүй хийхээр эрс шийдсэн байлаа. Догимдын адил ямагт цээжэн дэлдэж өөрийгөө тэнгэр тултал магтан сайрхаж явдаг эр тул хийх гэж буй үеийн хаваар нэг тарааж үзвэр аятай хүсвэл ирж харахгүй юу та гэж урилга маягийн зүйл хүртэл бурж явахажээ. Догимд ч гэр орноос гарч тинээд хаашаач хамаагүй хэд хоногорч болсон алга болчиход эрс сурал болох болсон тул гэрийнх нь аргаан барж хот оруулан эмнэлэг домлог бараадахаар болжээ. Найз нь түүнийг үдэн гаргаж өгөх гэхэд түүний царай урд үрдийн хас дор орж хачин баргар царайлан дуугүй сун. Нутагтан хоргодон байгаа нь ээлт. Тийшээ өвбөл ямагт сайн зүйл болохгүйг урдчилж мэдсэн аятай. Гэвч үүнээс өөр харахгүй тул хүчээр шахам явж байгаа нь энэ. Хүргэж өгөхөр ирсэн хүний машины ард толгоогоо чехүүлэн суухынхан өмнө чин зүрхнийхээ найзыг дуудаж хүзүүдэн тэврэхтэн усгүйлгэнсэн нүдэн тогтохгүй чижирч байв. Чихэнд нь шивэнсэн үгийг сонссон залуугийн хамар сар талцаж хазар духан улаан халуун шатна. Найз нь алсын замд тоос татуулан далд ороход ард үлдсэн сайн ир маргааш гэж хойшлуулах хэрэггүй гэж бодон уурантан ухасгийн мордов. Хээр талаар тоос татуулан давхихтан эмил дэрийн суулгүй босоо мордож өрөөсөн гартан гар хүрээ барьсан тодхон үзэгдэв. Яалаа гинвэ. Яасан аягтар идэв. Хүний сайн их шилж авч шоглоно гинэ. Үхсэн балуусных нь ад зэтгэр. Гэс тохол хөвтнө байлгүй. Хамаг буруугаа жигдэг ганц мод нь үгүй болчхоор яах их чинь харъя л та гэж догимдын тухай элдв цуу ярьсан хүн бүрийг тэнгэр газар нээлтэл харааж явлаа. Моддын толгой ил үзэгдэж эхлэхэд ойн цаанаас бараан үл багшралдан нүүж байгааг харагдав. Түүний наахантан ганц мод бий гэж таамаглаад тэр зүг улам хурдлан давхилаа. Тайрч авсан модон аймгийн төв дээр авчирч
Олонний өмнө эл хаяна гэж бодож явсан залуу өшөөт модныхон дэргэд ирэн мориносон үсрэн боов. Гартан чан гадагсан хөрөөгөнч тавьсангүй. Ойн цахаар зулж ургасан моднуудаас хамаагүй дорой бөгөөд хоёр тийш салж очсон салаа мөчрүүд нь хөрсөн доогуур шургаж ургасан байв. Сүүлд аянга нэргэснээс болж эхэн хэсэг нь хар нүүр суулсан энэ модонд навч гэхэр зүйл нэгийг хинж байсангүй. Гэтэл залуугийн нүдний болонд нэг зүйл хийсэх шиг үзэгдэхэд тэр зүг цочин харсан. Түүний уурыг улам үргээд хөв. Салаалж унсан нэг талд нь өнгөн мэдэгдэхгүй болтол ганцсан хуучин хадаг уйжчихсан байхын тэр. Залуу угасгийн очиж өнөө хадгийнх нь хийсэх булангаас ганцхан дугтархад хадаг сэмрэн урагдлаа. Ингэж хамаг хэргийг ганц мод руу жигчихэд түүнийхээ сайн үйл хийсэн аятаа биширч үтдэг таач тэнэг хүмүүс юм та. Энийг чинь хожуул болтол таарад хийж байгаа юм. Тэгэхэр яахыг чинь харна гэж хөмхийгөө зун хэлв. Үүнийг нь газар дэлхий тэр аяараа сонссон аятай ойн цорхоогоос бөөм бараан шувууд ямар нэг зүйлээс өргөв гэлтэн дэрхэд л нисэн одлоо. Хадаг уйсан салаа мөчөр хамаг их доргуу хүргэсэн тул эхний золиос болохоор болов. Дээлийнхэн хормойг бүсэндэн хомж хавчуулаад хөрөөнийхэн бариулаас чан гатгаж аван өрөөсөн хөлөө модны дээр тавьж хурц цэрийг нь амсуулахад тэртээ цаана байсан бараан үйл бараг хаяанд нь нэрчихэд гэрэлийг ялсхийн их чимээ нүргэлүүлэн байлаа. Хэнэггүй гэхэд дэндүү хэнэггүй залуу үүнийгч үл тоож бошуухан ажлаа дуусгаж баатар залуу манд дулахаар яарав. Ургаа модонд ууран гаргаж байдаг ийм дорой ир нутаг бүрт бий. Таанч тэднийг хүссэн баатар цолно биш. Дэндүү харамсал тай төгсгөл угтаж байдаг нь дийлэнхтэн үнэн. Хадаг уйж асан мөчөр нь салж унахын нагур болж ирэхэд нүүрс болтол шатсан гэж бодсон мод нь хөрөөдүүлсэн хэсгээс шингэн зүйл урсгаж байхыг үзв. Хүйн ховхой чинь бүрэн шатчихаагүй юм уу? Гэж өөрөөсөн асуугаад ажлаа шалваллаа. Удах тусам орой дээрээс харан хуйлж үд болоогүй байхад үдэш аяда бүрхээд ирлээ. Ганц нэг том туслууд орой дээрээс ч хайж байх шиг. Ашгүй нэг салаа нь бүрэн салж хөсөр унаад өгөв. Өрдчиж бэлдэж авчирсан олсон гарган ирж эмээлсэн бэхлэн ард чиргүүлдэхэр тогтоолоо. Духан дээрэн бурзайсан хөлсөн шудран арчиж ахад нэг салаа байгааг харж мөн л гараа аваа. Сүүлийн үед тадчгаад хөдөлж өгөхгүй байгаа нуруугаан зөвхөн хойш гэдээгтэн хөрөөгөө дээр өргөн сунайлаа. Тасхийг чимээ хаваар нэг хатгад дээш харж хөвдсөн залуугийн нүдэнд бараан үүлэн дунд гялс хийх гэрэл өндөр дээр эргэлдэн нисэх хөрөө нүзэгдээд өнгөрөв. Хүзүү хоолойн шархирэн өвдөж амьсгал авахын аргагүй болж ирэх үед аманд нь халуун цус амтагдаад ухан тасарлаа. Чөтгөртэй гэх цуу гарснаас хойш ганц мод руу хүн зүгэлхэн болж ирвэ. Хоньмол нь тээш чиглэхэд яаран очиж эргүүлдэг болжээ. Гагцхүү жанчмынхэл ганц модтой хамгийн ор буусан айл болж газарч гин. Эхнэр нь түүнийг өдөр бүр шалж өглөх болж. Хамаг амт нь нүүчхэд байхад манайхал гэж хинэггүй тэнцсэн айл чөтгөр шулмтай хүндий хавд байж л байдаг. Хүн бөлхүү гэх юм биш. Унлаг ажлагны юмгүй гэх биш. Юунд хорогдоод тэнд байгаад байгаа юм. Гөлөг дамдын хүртэл умгар хараг гэрэн ааштай авгаатхан ачаад алга болчихсон. Явантан саахад буугчайлгүй болж хоцрохгүй жанчив минь. Гэж өдөр шөнөгүй өглж тэр болж байв. Эхнэрийн өглөх бүрт бүлэх залгижсан аята тамхиан баагүүлж таг төвгүй суух жанчив. Нэг өдөр тэсгэл алдаж өвөгүй ясын энэ довон тойрч бууж ирсэн юм. Элдв цуу тарж хов тарилаа гэд эндээсэн холдож нүүсэн удаагүй.
Нөгөө тэгүр энэ хүнд чинь манайх юм байгаа. Хүм бөгсөн өмхийгээ тогтолж хайдаггүй байтал өдий хүртэл ашиг шимийг нь бишгүүдийг хүрдсэн нутгаан чөтгөртөөгөө таяад явах нь лав зөв биш үү? Тэгээд яах юм? Энэ хамаар манайтай айл бухан байдхан золбин нохоочгүй боллоо. Хүүгээ хар. Эдэр нас нь ирчгээд эхнэр авах гээд байдаг. Чөтгөрдөө хүндэд ганц айлын хүүгээ үл ямар хүүхэн тоох юм? Жанчим минь. Нэг л их нутаг бас өвөг дээдсэл ярьж суух юм. Одоо ч цаг өөр болсон. Нэгдэл гэж айхтар юм гарч ирж байна. Малаа нийлүүлж ашиг шимийг нь аагент маягаар хүрдэж амьдардаг гэх. Олуулаа хамжиж улсын малыг хариулж хөдөлмөрөнд төр засагтан үнэлүүлэх гээд цөмөл хөдөөнөөс төв рүү шоргоолж шавж явахад манайхал гэж айл навсгар гэрээрээ чөтгөртөө хөндөгөө сахад үлдэх гэж байна. Гэхэд чанчив дүрсгийн урлаж адагсан гараараа ширээ шан эхнэрийн загналаа. Чөтгөр шолом өөрлөсөн ч бай. Хуулган зурн нүргэлсэн ч бай. Нутаг усан өөдөн татаж бэшрийн шүтэж өөрийн чадхан өргөж амьдэрсны шанд өнөөдөр идэх хоолтой уух устай бууж суух нутагтай байгаа юм. Зовлон нүүрэлсэн бол хараамай хоохолж зүгтэх сэтгэл яаж төрдөг вэ чамд? Заасаа давж үрийн үрдэ үлдэх нутаг байтал чөтгөрөөс айж зүгтэх хэрэггүй гэж ширүүлэв. Эхнэр нь ч мөчөөгөн өгсөнгүй. Нутгийн шан гэж нэг их ирсэн удааг би л мэдэхгүй юм. Ганц нэг зээр унагаснаа нутгийн шан гэж байгаа юм бол ёстой лөөлөөл байна. Хөгшин хятадын хамаг хар бар ажлыг хийж хамжлаг зарцуусны шандалчи бид хоёр өөр ингэсэн жаахан юмтай болсон. Нэг л их нутгар хүн. Тэр нутаг чинь олон хүний толгой цалхиад солируулаад хайчихлаа байна. Нүд чинь ширхэж, чих чинь дөдөрчгөөгүй бол харамарсан. Одоо тэр хар догимдын сүүдэр гээд байдаг өнөө ханхар цээждийн хөгцөрөөтэй залуу хаана вэ? Бас л байхгүй. Бодвол тэр ганц модон тэврээд өнгөрчхөө биз. Гээд хуучин халдар алж шуураараа модон тагш зүлэгэж гарлаа. Нийт 3 зохиолоос бүрдэх энэхүү аудио номыг бүтэн хөлбөрөөр сонсохыг хүсвэл та M-Book аппликейшнээр сонсоорой.